Сайн уу? Одоо болцсонгүй шүү. Монте-Кристо гүн зохиолыг Александр Дюма 1844-өөс 1846 оны хооронд 2 жилийн туршид бүлэг бүрээр нь сонинд хэвлүүлж анх гаргаж ирсэн юм байлээ. Дюмагийн уншигчид тэр үедээ Эдмонд Дантес хэрхэн мөшөөгөө авахыг 2 жил хүлээж иж олж мэдсэн бол манай сувгийн сонсогчид 2 сар хүлээсний эцэст олж мэдэх нэ. Ингээд та бүхнээсээ удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчье. Төвчээртэй хүлээж байсан та бүхэнд маш их баярлалаа. За шууд ном руугаа оръё. Хамгийн сүүлд бид Мерседес Фернан болон тэдний хүү Альбер нарын хашид 7 дугаар сарын бөгчөн өдөр үдшилтэд байж идэл Альбер баларсан зүйл болсон тухай ээжтэд дуулахаар ирж байснаар бичлэгээ дуусгасан. Монте-Кристо гүн өшөө авалтын аалзны тороо эд сүлжиж нэг булан гас нь хөвгөд бэлэн болоод байгаа. Энэ үед тэр баларсан зүйл нь юу болсон байсан бэ гэхээр Альберийн найз Францтай гэрлүүлэхээр сүй тавиад байсан. Вильфрийн охин Валентинагийн ээжийн талын эмээ өвөө хоёр нь зээ охиноо гэрлэхт нь байлцах гэж Парис руу ирж явтал замдаа өвөө нь тогтмол уутаг эмээ уугаад гинэт тархинд нь цус ороод нас барчихсан явдал болжээ. Валентинагийн эмээ нь энэ явдалд сочирдож биеийн муудаж Валентинаг бушуухан Францтай гэрлүүлэхийг үзмээр байна. Францтай гэрлэмэгцэн их хэмжээний хөрөнгийг охиндоо өвлүүлнэ гэж хэлсэн байдаг. Валентина энэ мэдээг сонсоод өөрийн хайрт Максимилиантай гадаад цэцэрлэгт нууцлаг уулздаг газраа уулзаад болсон явдлыг хэлнэ. Эмээ өвөөдөө маш их хайртай учраас эмээ өгөх үгнээс нь зурч чадахгүй Франц Ромоос Парис руу ирж яваа. Ирмэгцэн гэрэлтийн гэрээнд гарын үсэг зурнаа гэж хэлдэг. Максимилиан харин Валентинаас гуйдаг. Хамтдаа зугтайл да хоёулахнаа амьдрч чаднаа гэхэд Валентина эмээгээ тэгж зовоомооргүй байна гэж хэлэхэд Максимилиан тэгвэл надад үхэхээс өөр сонголт алга гэж хэлнэ. Харин Валентина би таны үхлийн шалтгаан болж чадахгүй. Хоёулаа тэгвэл зугтъя. Маргааш орой 9 цагт эндээ уулзъя гэж хэлдэг. Маргааш орой 9 цагт нь Максимилиан нөгөө газар очтол Валентина ирэхгүй. 9:30 хүртэл хүлээнэ. За ингээ 30 минут хүлээсний дараа ямар нэгэн зүйл болж гэж мэдээд нууцаар Вильфрийн гэрийн хашаа руу орно. За гэтэл хашаанда Вильфор эмч хоёр ярьж идэг. Валентинагийн эмээ ингээ ганцхан өдрийн дотор мөн адил нас барсан байжээ. Эмч энэ бол хор ууснаас болсон гэж таамагладаг. Вильфор гайхаж магадгүй зарц нарын нэг нь нойртой өвгний уудаг харуултын эмнээс өгсөн болов уу гэж боддог. Тэр эм нь болохоор их хэмжээгээр уул хор болдог тийм эм юм байна л да. Максимилиан байшин руу ороод Валентинаг эмээгийнхэн дэргэд гашуудж автна очноо. Тэгээд Валентина шууд л Максимилианыг дагуулад нойртой өвөө дээр очиод энэ бол миний хайртай хүн намайг Францтай гэрлэхгүй байхад туслаач гэхэд нойртой охиндоо туслахаар амладаг. Ингээ хэдхэн хоногийн дараа Валентинагийн өвөө эмээгийн оршуулга нь болоод тэр үед Франц ч гэсэндээ Парист ирсэн байж таардаг. Вильфор Францыг оршуулгын дараа шууд гэртээ дуудаад Валентинатай гэрлэлтийг яаралтай баталгаажуулах болсныг дуулгадаг. За үүнийг Франц ч гэсэн зөвшөөрнө. Ингээд Франц Альбер болон Шато Рено хоёрыг гэрчээрээ дуудаад Нотрецчийг бас дуудаад гэрэлтийн гэрээнд гарын үсэг зурхаар болдог. Гэрэлтийн гэрээ эхлээд танилцуулдаг. За тэр гэрээн дээр нь болохоор хэрвээ Валентина Францтай гэрлэх юм бол нойртой өвөө өөрийнхөө хөрөнгийг өвлүүлэхгүй гэдэг тийм заалт байгааг Нотрецч бол маш сайн танилцуулдаг. Гэхдээ тэрийг сонссон ч гэсэндээ Франц би Валентинатай гэрлэнэ. Би түүний хөрөнгөнд нь болж гэрлэх гээгүй. Харин хайр сэтгэлээрээ гэрлэнэ гэж хэлдэг. За энэ зэн бас аюул сонирхолтой. Яагаад тэгэхээр Франц Валентина хоёрын хооронд энээс өмнө номон дээр ямар ч тийм хайр сэтгэлийн холбоотой бараг энэ хоёр уулзж исэн гэдэг тийм түүхч гардаггүй. Тэгэхээр Франц бас нэг юм айгу романтик сэтгэлгээтэй залуу юм болов гэж би бас хальт бодсон. За ямар ч байсан хөрөнгөөс нь болж гэрлэхгүй гэдгийг хэлж байгаа юм. За тэгэнгүүт нуартай өвгөн болохоор би Францтай уулзмаар байна гэдгээ нөгөө нүд мүдээ анивчаад зарцаараа дамжуулж хэлүүлдэг. Ингээд нуартай Францтай уулзаад Францад нэг юм хурлын протокол уншуулдаг. За тэр хурлын протокол нь болохоор бүр 1815 онд буюу Эдмонд Дантесийг хэлсээр хоригддог жил болж исэн нэг юм нууц уулзалтын протокол байдаг. Тэр нууц уулзалтанд Нуарте Бонапартчуудыг цуглуулчихсан. За тэгэнгүүтээ нөгөө роялистийн талын нэгэн генералыг дуудсан байдаг. За тэр генерал нь болохоор Францын аав нь байдаг. За тэр генералыг бол Бонапартчууд буюу Наполеоны талынхан өөрийнхөө талдаа уруулах гэж одоо хичээдэг ч гэсэндээ нөгөөх нь хаант засаглалд үнэнч гэдгээ хэлээд тэдний талд орохгүйгээр ер нь шууд гараа явцдаг. За тэгтэл тэр генерал тэр өдрөө хутгалуулад цогцыг нь Сена мөрөн рүү хайсан байдаг. Товчхондоо юу болсон бэ гэхээр Нуэрте тэр генералыг дагаж гараад тэгээд энэ хоёрын хоорондыг маргаа үүсээд тэр хоёр дуэлдээд буюу нөгөө эрүүл тулаан тий хоорондоо яг үзэлцээд Нуэрте ялсан байгаа юм.
За ингээд энэ хурлын протоколоос Франц бага залуу наснд нь эцгийг нь алсан хүн Нуэрте гэдэг мэдээд яаж ийм хүний гэр бүлтэй гэрлэх вэ гэд энэ гэрлэлт бол цуцлагддаг. За үүнээс хэд хоногийн дараа Максимилиан Валентина хоёр дахиад Нуэрте өвгөнтэй уулзаад Валентина Максимилиан хоёрын ирээдүг ярилцж итэл гинэт Нуэртегийн зарц Барва гэдэг өвгөн байдаг. Энэ зарц нь халууцаад Нуэртегийн өрөөнд байсан юм лимонто уснаас ууснаа гинэт таталт өгөөд харваад за бүр газар дээрээ нас барчна. Аз болж яг тэр үед эднийд бол нөгөө эмч байж таарсан. Барвагийн үхэл бол Валентинагийн өвөө эмээ хоёрын үхэлтэй яг ижилхэн байна. Түүний уусан лимонто усанд хор хийсэн байна гэдгийг нь бас нэг юм бодис модис хийгээд өнгийг нь өөрчлөөд баталж өгдөг. Эмч Вильфорт тусдаа уулзаад энэ гэрт хэн нэгэн хүн бүр яг шууд утгаараа хор хотгаад байна. Логикоор бодоод үзэх юм бол тэр хүн нь Валентина буюу таны охин юм байна. Эмээ өвөө нь өөд болвол өө хөрөнгө нь өөрийнх нь болно гэдгийг мэдж байгаа. А энэ удаад болохоор Нуэртег хорлохоор оролцсон юм байна. Яа тэгэхээр Нуэрте түнд хөрөнгөө өвлүүлэхгүйгээд гэрээсэлсэн учраас тэрэнд хор шар нь хөдөлсөн байхаа гэж тайлбарладаг. Вильфор эхлээд нэрдэм бахтаа гэж бодсноо. За арайч бас үгүй л үү дээ. Тэр чинь хитрхи юм сайхан цайлган сэтгэлтэй охин шүү дээ гэд эмчийн энэ үгэнд нь бол итгэхгүй, эмчийн энэ үгтээ санал нийлэхгүй. А гэхдээ энэ айлын одоо Вильфорын гэрийн зарцнаар нь сүүлийн 3 сарын дотор 3 хүн гэж учир бүтүүлгээр нас барсан учраас энэ айлаас бүгдээрээ ажлаа хаяад дайжнаа. Эдгээр үйл явдал өрнөж явах үед Парис хотын өөр нэг хэсэгт Альбер Монтекристо гүрэнгийн гэрт зочилж очиж байгаа. Түүнтэй ярилцаад Альбер гүн хоёрд ярилцаа байжсэн чинь хажуу өрөөнөөс нь нөгөө гүнгийн худалдаж авсан зарц үзэсгэлэнтэй эмэгтэй гайдыгийн хөгжин тоглоход уулдаж Альбер гүнгээс гайдтэй танилцуулж өгөөч гэж хүсдэг. Ингээд Монтекристо гүн тэр хоёрыг танилцуулж Альберт гайдэгээс өөрийнхөө тухай ярьж өгөөч гэж хүснэ. За гайдэд гэсэн чинь өөрийнхөө түүхийг ярьж өгдөг. Ерөнхийдөө бол гайдэ Али Паша гэдэг грек ноёны одоо охин буюу гүнж байсан юм байна л да. Олон жилийн өмнө грек туркууд хоорондоо тулдж байхад нэгэн Франц цэрэг ааваас нь урваад охины нүдэн дээр нь аавыг нь сэлэмдэн алж охиныг ээжтэй нь хамт боол болгож худалдажсэн гинэ. Ээж нь хайртай нөхрөө алдсан уй гашууга давж чадалгүй нас барсан охиныг боолын аимшигт ирээдүй хүлээж байтал Монтекристо гүн охиныг худалдан авч хайр инрэлдээ багтаасан гэдэг түүхийг ярьж өгнө. Хэд хоногийн дараа Альбер Монтекристо гүн дээр ирээд найз Бошантагаа эрүүл тулаан хийхээр болсон. Та миний гэрч болооч гэж гуйдаг. Ер нь тэр үед бас англич тэр францч тэр одоо энэ дуэлдэхтэй эрүүл тулаан гэж нэг сонин бөгөөд сайхан зүйл байдаг байжээ. Нэр төрийг нь гутаалаа эсвэл буруутгалаа гэж үзэнгүүтээ нэгэнтэйгээ амь насаараа дэнчин тавиад тулалддаг ийм ёсыг одоо эрүүл тулаан гэдэг байгаа штэ тий. За юу болов яав ив гэсэн чинь Бошаны ажилтдаг сонин дээр нэг ийм мэдээлэл хэвлэгдсэн юм байна л да. Фернан гэдэг нэртэй цэрэг Али Пашагаас урвж туркүүдэд барьж өгснөөрөө грекчүүд тусгаар тогтнолын төлөө тэмцэлтэнд ялагдл хүлээсэн гэдэг утгатай мэдээ юм байна. Альбер энийг уншаад шууд аавыг нь хэлж ийн гэж ойлгоод Бошан аавынх нь нэр төрийг гутаасан учраас одоо дуэлдэхэр шийдсэн байж. Гүн Альберийг Бошантай эхлээд уулзаж ярилцаж зөвлөдөг. Уулзтал Бошан ийм мэдээлэл хэвлэгдсэнийг мдээгүй байж таардаг. За тэгээд Бошан бол ингэж хэлнэ. Хоёулаа дуэлдэж болж гинөө. Гэхдээ эхлээд надад 3-7 хоногийн хугацаа өгч. Энэ мэдээлэл үнэн бодит байна уугүй юу гэдгийг би өөрийн биеэрээ нэгтлээ. Хэрэг худлаа бол залруулга гаргаж чамаас уушлахгүй наа. Дуэлтэй эрүүл тулаан гэдэг чинь тийм ч хөнгөн зүйл биш гэсэн чинь Альбер энийг нь бодож үзээд зөвшөөрдөг. За ингээ 3-7 хоног өнгөрнө. 3-7 хоногийн дараа Альбер Бошан дээр ирсэн чинь нөгөөх нь гин буруутай аятал Альбер руу хараад аав нь үнэхээр Али Пашагаас урвсан юм байна. Их хэмжээний мөнгө туркуудаас аваад тэр мөнгөөрөө одоогийн хэрэгэм зэрэгээ авсан гэдгийг нь хэлдэг. Альбер бүр гайхаад барьц алдна. Дараа нь Монтекристо гүнтэй Альбер уулзсан чинь цаадах нь Альберыг Парисаас хамт гарч ан аав хийхдээ урнаа. Ингээ 3 хоног гүнтэй хамт жаргаад ан аав хийгээд одоо өөр газар байжсэн чинь ээж нь буюу Мерседес хүн явуулсан байдаг. Бошаны ажилтдаг сонины өрсөлдөгч сонинд одоо Али Пашагаас урвсан хүн бол яа харахгүй одоо Парист амьдарч байгаа Морсер гүн буюу Фернан мөн гэдгийг баталсан мэдээ гарсан байжээ. Энэ мэдээг аваад Альбер ээжтэй хань болохоор Парис руу яаран буцна. За гэтэл Парист Фернан депутатуудын хурлаар орж өөрийгөө хамгаалахаар болсон байдаг. Ер нь одоо тэр сонин дээр хэвлэгдсэн мэдээ нэлээд шууган тарьсан. За энэ хурлаар ингээ Фернан ороод
Өөрийнхөө хамгаалахаа бэжсэн чинь энэ хурал дээр Фернаны эсрэг маш чухал гэрч гарч ирдэг. За тэр гэрч бол мэдээж Гайдэ байдаг. Гайдэ Альберт ирсэн түүхээ энэ хурал дээр ярина. Өөрөө өөртөө амласан ёсороо Гайдэ эцгийнхээ өшөөг авч чаддаг. Депутатууд бол Фернаныг эх орноосоо урвсан тооцож яллахаар болдог ч гэсэндээ Фернан бол тэр тархимаас ингээд төр цухтаа гарчиж байгаа юм. За энэ үйл явдал болж байхад бол Альбер гэж улаан галзуу амтан бас л одоо мэдээж л хүүн юм чин те эцгийгээ өмөрөөд ер нь хэн анх сонинд мэдээ өгсөйг Бошаанаас асуусан чинь Бошаан нилээ хэдэн 7 хоногийн өмнө Данглерын явуулсан хүн энэ талаар судалж исэн гэж олж мэдснээ хэлдэг. Альбер Данглертаа уулзаад ам асуусан чинь нөгөөх нь би ямар айлын хүүтэй охиноо гэрлүүлэх гэж байгаагаа л судалсан. Тэгээд ч Монте-Кристо гүн л намайг анх энийг судалж үз гэж чиглүүлсэн штэ гэж хэлдэг. Альбер нөгөө түрүү хэлсэндээ улаан галзуу амтан энэ Монте-Кристо гүн бол миний найз нөхөр юм шиг байжгаад надад таатай хандаад байсан чинь ийм хоёр нүртэй амтан байж гээд энэ удаад Монте-Кристо гүн дээр гүйж очиод дуэлд дууднаа. Монте-Кристо гүнж тулаанд ялна гэдэгтээ бардам мэтгэлтэй хүн шууд л тэр тулааны урилгыг нь хүлээгээд авдаг. Ингээд маргааш өглөөний 10 цагт хоёр талаасаа 2-2 гэрчтэйгээр тулалдахаар болно. Монте-Кристо гүнгийн талаас бол Максимилианы хүрэн Эммануэль 2 гэрч болохоор болдог. Альберийн талаас болохоор Бошан, Дебре 2 гэрч болохоор болно. Тэгтэл тэр орой Мерседес өөрийн биеэр Монте-Кристо гүнгийн дэрж хүүгийнхээ амийг хэлтрүүлэхийг хүсдэгэ. Ингэхдээ Мерседес анх өөрийг нь хараад Эдмон мөн байна гэж таниснаа ч хэлдэг. Мерседес гүнд одоо хүртэл өөрт нь хайртай өнгөрсөн цаг хугацаанд өөрийг нь л хүсэж мөрөөддөг байсан. Хоригдсноос нь хойш амьдрал нь там болсон гэж хэлдэг. Монте-Кристо гүнгийн сэтгэлч маш их хөдөлдөг. Мерседес гүнгээс яагаад хүүгийнхний амийг авах гээд байгааг асуудаг. Гүн болохоор Фернанаас өшөө авахын тулд гэж хариулдаг. Гүн өөрийг нь хэлмэгдүүлсэн хүмүүсээс тэдний үр хүүхдээс нь тэр бүхэл 3 дахь 4 дахь үеийнхнээс нь хүртэл өшөө хорслоо авнаа гэж өөртөө амласан байдаг. Ингээд Мерседес Фернан бол өөрийг нь гүтгсэн 4 хүний нэг гэд нотлох баримт үзүүлдэг. Мерседес гэсэн чинь гүнгээс Фернанаас болон өөрийг нь хүлээгээг урвсан надаас өшөө аваа гэмгүү хүүг минь хэлтрүүлээч гэж гуйхад Монте-Кристо гүн би чамд хайртай байсан учраас тгийдэ гэж зөвшөөрдөг. За ингээд Мерседес бөөн баяр хөөр болоод гэртээ буцна. Харин Монте-Кристо гүн нэгэн хар бодол эзэмдэн үлднэ. Өшөөгөө авнаа гэж тангарагтаа ч хүрч чадаагүй тэр нэгэнт эрүүл тулаанд дуудагдсан болохоор тэгээд Альберийг алахгүй гэд амлчихсан болохоор өөрөө өгөхөөс өөр сонголтгүй болсон. Мерседесийг их хайр сэтгэл нь өшөөгөө авах замд нийхүү саад болсонд харамсаж гэрээслэлээ бичдэг. Ингээ гүн тэр шүнжэнгөө нойргүй хонож гэрээслэлээ бичгтээ Гайдэд их хэмжээний газар үлдсэн бүх хөрөнгө мөнгөө Максимилианд гэрээсэлдэг. Гайдэ тэр үед юу болоод байгааг олоод мэдчихсэн Монте-Кристо гүнгээс битгий үгээчтэй гэж гуйж шүнжэнгөө уйлж хондог. За энийг нь хараад анх удаа Монте-Кристо гүн Гайдэг өөр харцаар харж Мерседесээс хойш хэнийг ч хайрлах чадахгүй болсон гэж бодож байсан андуурлж байж үдээ гэж боддог ч гэсэндээ маргааш өглөө өгч байгаа би хараад эндүү ойлгож тээ гэж өөртөө хэлдэг. Маргааш өглөө нь болцсон цагтаа ирээд байжсэн чинь Альбер жаахан хоцорч ирээд тулалдгаа болсон ээжээсээ бүх үннийг олж мэдсэн учраас боллоо гэдгийг хэлээд албаар бууж өгч гэсэн Монте-Кристо гүн бол тайвширна. Альбер буцаж гэртээ очиод өөрийн гисийг тогшлоо цуглуулж эхэлнэ. Ингээ гэрээс явах гэж байгаа байхгүй юу? Энэ гэр орон, хөрөнгө, мөнгө, нэр төр аавынх нь тийм муухай үйлдэлээс улбаалж бий болсон гэдгийг мэдсэн учраас энэ бүхнээс татгалзаж өөрийнхөө амьдралын замыг зурх хүсэлтэй байгаа. Энэ мөчөд Мерседес ч гэсэндээ бас өөрийнхөө ганц нэг эд зүйлийг цуглуулад гэрээсээ явах гэж байдаг. Хүүн ээжигээ зовоочно гэд гэртээ үлдээ эндээ амар тайван амьдр гэж хэлдэг ч гэсэндээ яг тэр үед Монте-Кристо гүн зарцаараа загтал явуулсан байдаг. Тэр загталт нь ээжигээ түшиж тулаарай гэж бичээд Марсель хотод одоо Эдмон Дантес өөрийнхөө аавын амьдарч исэн байшинд очиж амьдраа гэж бичсэн байдаг. За ингээд ээж хүү хоёр бол Фернанта буюу аавтайгаа одоо салхиас ч гүйцэтгүүлгүйгээр шууд л хаяад явчих нь Альбер өөрөө цэрэгт яваад бүхнийг тгээс эхлэхээр шийдсэн байдаг. Ээж хүү хоёрыг юмаа баглаад явахыг нь ямар ч нэр нүргүй болсон. Фернан цонхоор харж зогсоод бүр маш их гайхна. Хүүн Монте-Кристо гүнтэй эцгийнхаа нэр төрийг хамгаалах гэж эрүүл тулаан хийсэн. Эргээд ирсэн байхыг бодоход ялсан байна. Гэтэл яагаад эцэгтэй ирж энэ багтам сайхан мэдээгээ дуулгасангүй вэ? Юу болоо вэ гэж бодоод энэ асуултын хариултыг олохоор Монте-Кристо гүнийх рүү явдаг. Очоод асуудал Монте-Кристо гүн яг үнэндээ өөрийнх нь бүх гим нүглийг мэдж байгаа учраас одоо тэр зүйлийг Альбер мэдсэн учраас тулалдаагүй гэж хэлдэг.
Фернан Монте-Кристо гүнгээс "Чи яг хэн юм бэ? Яа надаар ингэж оролдоод байгаа юм бэ?" гэд асуусан чинь Монте-Кристо гүн "Мерседесийг надаас булаасан болохоор би чамайг шийтгэж байгаа юм аа" гэж хэлэх мөчөд Фернан Монте-Кристо гүнг таниад Эдмонд Дантес байна гэж шууд таниад үгдүггүй тэндээсээ гараад гэртээ харин унтлагын өрөөндөө орсны дараа буундуу гардаг. Фернаны урвалтын талаар сонингийн мэдээ гарсныг шалтак болгоод Данглер Альбер Эжени хоёрын гэрэлтийг туслахаар болдог. Яг үүндээ бол Данглер сүүлийн хэдэн сар асар их мөнгө алдчихсан дампуурлын ирмэг дээр ирээд байгаа. Тэгээд Андреа Кавалканти гэгч нэлийн хөрөнгөлөг залуу ирээд Монте-Кристо гүн ч гэсэн түүний аавыг баян юм бэлээ гэж 100 яриа гаргасан учраас охиноо Андреата гэрлүүлж Андреагийн хөрөнгийг эргэлдүүлээд мөнгө босгох санаатай байгаа. Эжени бол Андреата гэрэлмээргүй байна гэж хэлдэг. Гэхдээ аав нь охиндоо дампуурах гэж байгаа тухайгаар хэлсэн чинь охин нь "За аав минь юм да" гэд энэ гэрэлтийг бол зөвшөөрнө. За энэ хооронд Андреа ч гэсэн байнга Данглерийнхаар эргэлдээд Эженитэй дотносох гэж оролцдог болжээ. За тэгтэл гай газар доороос гахаан модон дотроос гэж нөгөө Катрус гэж нөхөр Андреаг байнга эргүүлдээс те. Андреа ч гэсэн өөрөө үл бүтэх нөхөр штэ. Дуугаа олцсон. Сар бүр Андреагаас авахаар тохирсон мөнгөө голоод ерөөсөө Парисаас явж өөр газар сайхан амьдрмаар байна. Тэгхийн тулд нэг дор ашгүйхан мөнгө хэрэгтэй байна. Чи тэр Монте-Кристо гүн гэд байгаа нөхрийнхөө Элизен гудамжинд дах байшингийнхэн доторхыг нэгэнгүү надад зураадах гэж хэлэхэд нь Андреа бол тэрийг нь зураад өгдөг. Монте-Кристо гүн хотел дах байшинда байхад нь нэгэн нэрээ нууцлсан зурус ирнэ. Тэр зурваст нь гүнгийн байшинд өнөө шөнө хулгай орноо гэж анхааруулсан байдаг. Гүн зурвасыг аваад хэн илгээсэн болоо. Эсвэл ингэж намайг өрхөнд оруулаад алах гээд байна уу гэж бодсон ч гэсэндээ зарц нартаа хэлэлгүйгээр ганцаараа Элизен байшинд очиод ламтны дүрд хувраад хүлээж ийн. Гадаа нь хамсаат нь үлдээд Катрус байшин руу хулгай хийхээр орж ирэхийг Монте-Кристо гүн буюу одоо Бусоны гэдэг нэртэй ламтан болоод хувирчихсан Эдмонд Дантес ажиглаа зогсож байна. Ингээд Катрус байшин руу нууцаар орж ирэхэд нь угтаад очисон чинь Катрус ламтныг хараад 10 жилийн өмнө өөрт нь алмаз эрт нөгсөн лам болохыг танина. Ламтан Катрусыг жаахан сүрдүүлсэн чинь өнөөх нь Бенедетто гэдэг нэртэй хүүтэй хүнд хөдөлмөр эргэлдэг шоронд ялтан байсан. Хэдэн жилийн өмнө Лорд Уилмер гэдэг нэртэй хүн тэднийг сулсан. Тэр Бенедетто гэдэг хүү чинь одоо энэ Парист Андреа Кавалканти гэдэг нэрээр язгууртны хүрээлэлд орсон. Бас өөрийгөө Монте-Кристо гүн буюу одоо энэ байшингийн эзний нууц хүү гэж боддог гэд бүхнээ тоочж орхино. Тэгснээ нэг завшаан гарангуут Катрус ламтныг хутгалах гэж оролдоод мэдээж ламтан бол дотуураа юм төмөр хамгаалт төмссөн байж таарна. За тэгээд ламтан бол Катрусыг буулгаж аваад Данглерт хандуулаад нэг захиа бичүүлдэг. Андре бол шоронгоос суллагдсан хоригдл язгууртан биш гэдэг ирэхэд утгатай. За тэгээд ламтан Катруст Бэлэгт очиод хинт ч гай болохгүй амьдрна гэж амлавал одоо зүгээр явуулнаа. Тэр бүхэл чамд сар бүр банкны хэмжээний мөнгө явуулж авах болно гэж санал болгодог. Катрус зөвшөөрөөд баярлаад байшингаас гүйж гарсан чинь гадаа нь хүлээж исэн хамсаат нь Катрусыг хутгалцдаг. Гадаа өөмийн саман болсныг сонсоод Монте-Кристо гүний зарцнаар арайч өгчээгүй байгаа Катрусыг өргөж гэртээ оруулж ирнэ. Ламтан Катрусын дэргэд очиод дахин нэг загтал бичүүлдэг. За тэр нь болохоор би Бенедетто гэгч этгээдэд хутгалуулсан гэдэг утгатай. Тэгээд үхэж буй Катрус болон ламтан хоёр бурхан байдаг хэсгээр маргалдана. Ламтан буюу одоо Монте-Кристо гүн бол бурхан байдаг. Бурханы гар чамайг Бенедетто руу явуулж өшөө хорслыг минь тайллаа гэж хэлдэг. Тэгээд чи над руу сайн хар би хэн байна гэсэн чинь Катрус эхлээд ламтан дараа нь Лорд Уилмер эцэст нь Эдмонд Дантес мөн байна гэж таниад Катрус үнэхээр бурхан гэж байд юм байна. Би тамд очих болно гэж хэлээд амь тавьдаг. Энэ зур Вильферийн гэрт хатагтай Данглер Эженигийн хамт ирж Эженийг Андреатай гэрлүүлэх болсон мэдээг хэлдэг. Валентина Максимилианта өвөөгийнхөө өрөөнд уулзч яадаг. Сүүлийн үед Валентинагийн бие нэг л таагүй байгаа гэж ярьдаг. Өвөө нь өөрийнхөө уудаг тэм шингэн эмнээсээ Валентинад өгч эхэлсэн юм байна л да. Тэр юм нь зөв тунгаар уул эм болдог. Буруу тунгаар уул хор болдог. Маш бага тунгаар уул хорныхоо эсрэг ерөндөг болдог. Тийм юм гинэ. Тэгээд Валентина Эженэ дээр очиж баяр хүргчээд буцаад явж байхдаа ухаан алдаад унчна. Вильфер нөгөө эмчээ дуудсан чинь эмч Валентина гэр бүлийнхээ хорлоод байна гэж бодтол андуурсан байснаа ойлгоод нойртой өвөөтөө нөгөө дохио зангааны хэлээр ярилцаад өвөө нь Валентинад эмнээсээ бага тунгаар өгсөөр хор уусан ч ядаж үхэхээргүй хэмжээнд биеийг нь тасгасан гэдгийг олж мэднэ.
За нөгөө бол ер нь нэлээд айхтаргаар энэ гэрч зориудаар хэн нэг нь хор өгöd байгааг аль хэдийнэ мэдсэн байгаа байхгүй юу. Валентинаг ухаан алдгийг харж сандраад айсан Максимилиан тэднийхээс гараад шууд л Монте-Кристо гүнгийнх рүү гүйж очоод уйлж хайлаад Валентинагийн амь насыг авраад өгөөчтэй би нэг хүнд зүрх сэтгэлтэй гэж хэлсэн. Тэр хүн маань Валентина байсан юм аа гэж гуйдаг. Гүнж золгүй амтэн чи очиж миний өстөнд дайсны охинд дурдлахтаа яах вэ гэж дотроо бодсон ч гэсэндээ Максимилиан Валентинаг аврахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж амладаг. Тэр даруй Вильфорын хажуу талын байшинг ламтныхаа дүрээр мөнгөөр зодож худалдан авдаг. Вильфор мэдээж одоо баячуудын амьдардаг дүүрэгт байшинтай байж таараа штэ. Тэдний хөрш хэр мэдээж бас чинээлгэл айл байж таарна. Тэр айлынхныг хэдхэн цагийн дотор хамаг юм аваад нүүх хэмжээний мөнгөөр зодноо гэдэг бас л нэлээ хөнгөөр зодсон байгаа шүү. Валентинагийн амь нас дээсэн дөрөөн дээр динжинж байх үед Эжени Андре хоёрын гэрлэх ёслол болно. Мэдээж энэ ёслолд Парисын язгууртан дээдсийн хүрээнийхэн Ман Монте-Кристо гүнж өргөдөө ирсэн байх нь тодорхой. Ингээд гэрэлтийн гэрээнд гарын үсэг зурсны дараа гүн ирсэн зочдод нэгэн мэдээ дуулгана. Тэр нь юу вэ гэхээр гүнгийн зарц дөнгөж сая ирээд гүнгийн гэрээс нэгэн хүний цув олдсон. Тэр цув дотор Данглерт хаягдсан загтал байсан. Гэхдээ зөвхөн хаягдсан хүний нэр нь харагдаж байгаа учраас загтал дээр яг юу бичсэн тодорхойгүй байсан гэж хэлдэг. Тэр цув нь Андреагийн кадрус зээлдүүлсэн цув буюу хийсэн хэрэг нь илэрхэж байна гэдгийг мэдсэн Андреа хүнд ч анзаарахдаггүй Данглерийнхаас гарах гэсэн боловч гадаа найл хэдийн цагдаа хэрчгсэн Андреаг боривчлагаар хайж байдаг. Бүх үнэн нь илчлэгдсэн Андреа арайхийн тэндээс зугтдаг. Өмнө шуугааны дундуур Эжени хамгийн дотны найз Луизагаа дагуулад өрөөндөө ордог. За энэ Луиза бол намын туршид ер нь Эженитэй хамт дуулж хууртаа сууж идэг сайн найз нь гэж хит хит гардаг дүрэлтэй. Мань Эжени тэгсэн шууд үсээ хайжилж хаяад би эр хүний дүрээр чи эмэгтэй хүний дүрээр хоёулаа зогтцгаая. Би Монте-Кристо гүнгээс аль хэдийнэ хэрэгтэй бичиг баримт тэнтрээ бүгдийг нь хийлгээд гуйгаад авчихсан. Хоёулаа дуучин жүжигчнийхээ эрх чөлөөт амьдралаар аз жаргалтай хамтран амьдарцгаая гэд авч явж болох үнэт эдлэл зэрэгэ бүгдийг нь баглаад гэрээсээ зүгтнаа. За ер нь бол номон дээр ил хилдэггүй ч гэсэндээ энэ хоёр бүсгүй хоорондоо хайр сэтгэлийн холбоотой гэж ойлгогдохоор бичсэн байгаа юм. Ингээд Данглар Парисын дээд зинданыхны бүгдийнх нь өмнө шившигт байдалд орсны дээр охингүй болсон түүх энэ аж ахуй. Данглерийнхаас гарч зогтсон Андреа худлаа үнэ имээр сүүх тэргэнд суугаад Парисаас нилээд холдож шүн дүл болсон тул зам тарсан буурчин газар хоноглож амарч аваад дараагийн төлөвлөгөөгөө бодохоор шийднэ. Тэндээ сайхан идж ууж аваад унтаад өглөөс ирсэн чинь цагтаа нар гүйцээд ирчихсэн. Нөгөө буудлыг нэгжиж эхэлж идэг. Андреагийн өрөөг мэдээж сэжиглээд хаалгыг нь нүдэж эхлэх үед Андреа өрөөндөх ил зуухны яндангаар авирж гараад дээвэр дээр байвал мэдээж харагдчих учраас хажуу өрөөний яндангаар доош буутал хэний өрөөнд орсон байж таарах уу? Мurphy-гийн хууль гэж ярьдаг те. Murphy-гийн хуулиар Эжени Луиза хоёр яг тэр буудалд зэрэгэлдээ өрөөнд нь буусан байж таардаг. Тэр бүсгүүчүүд Андреаг хараад муухай шарлалтна. Андреа ч гэсэн тэр хоёроос чимээгүй байгаа ч гэж гуйдаг. За тэгснэ Эженийг таниад хамгийн инээдтэй нь Андреа Эжени өөрт нь дурлсан болохоор хойноос нь нэхэд ирсэн байна гэж боддог. Хашгирах чимээг сонссон цагдаа нар орж ирэх нь дамжиггүй. Эжени Луиза хоёр амхандаа Андреаг аварчих гээд зүгт гисэн боловч өнөөх нь өрөөнөөс нь гарч амжилтгүй цагдаа нарт баригдчихнаа. Шинэхэн нөхөр нь хүн алсан гэмт хэрэгтэн гэдгийг мэдсэн Эжени олонний өмнө ичгэвтер байдалд орсон Данглер хоёр өрөөндөө байгаа байхаа гэж бодсон. Хатагтай Данглер эртний анд нөхөр бас хүү араар явуулдагч Вильфорынд зорж очино. Очсон чинь Вильфорын бүх зарцнаар солигдсон байдаг. Вильфор кадрусыг алсан Андреа буюу Бенедеттогийн ялын төлөвлөгөөг биччихсэн сууж байна. Гэрт нь аллаг гарч сэтгэл зүйн хувьд эвгүй болсон Вильфор хамгийн чанга шийтгэлийг Бенедеттод төлөвлөж байдаг. Хатагтай Данглер харин хэдий Бенедетто алуурчин за мөн баяны дүр тоглож өөрсдийг нь хуурсан ч гэсэндээ хүн ёсыг, хууль ёсыг бодоод ял шийтгэлийг нь батгаж өгөөчтэй гэж гуйдаг. Яг тэр үед гаднаас хүн орж ирээд Андреа буюу Бенедетто баригдсан гэдгийг хэлдэг. Вильфорын хайрт охин Валентина үхэлс эхлийн зааг дээр нилээдгүй хугацааг өнгөрөөжээ. Нэг шин унтаа сэрүүний завсар манараад хэвтчихсэн чинь ханнаас нэгэн хаалга нэгдээд өрөөнд нь лам орж ирэхийг харна. Өөрийгөө хий үзэгдэл хараад байна гэж бодож айсан ч гэсэн нөгөө лам дэрэгднэр жохныг Максимилиан Морелийн хүсэлтээр хамгаалж байгаа гэдгийг хэлдэг. Буюу Монте-Кристо гүн ламтны дүрээр охиныг эргэж тойрч яваа нь энэ юм байжээ. Яагаад намайг хамгаалж байгаа юм бэ? Юунаас хамгаалж байгаа гэж охиныг гайхан асуухад лам
Охин ямар нэгэн байгалийн жамаар өвчин тусаагүй харин хорлогдсон буюу одоо хор уусан өвөө эмээ баруа зарцыг хорлсон хорыг хэн нэгэн өөрт нь уулгасан байна. Аз олж нууртай өвөө нь хорыг биеинд нь дасгаснаар амь мултарсан гэдэг одоо болсон явдлыг ярьж өгдөг. Хордуулж алах үйл ажиллагаанд бүтлгүүцсэн учраас хор өгөгч Валентинагийн амь насанд янз бүрээр занал хийлсээр байна. Валентинаг амь насыг нь авж ижил одоо сэтгэл санаа нь амарх учраас ламтан шөнө бүр ирээд ууж буй усанд нь бас нэгэн ерөндөг тусаагаад явдаг байжээ. Валентина өөрийнх нь гэрт хэн өөрийг нь ингэж алахыг хүсэж байгаа билээ гэхэд лам одоо тэр хүн ирж явна. Чи өөрөө нүдэрээ хар гэдэг. Валентина ламтны үгэнд орж унтаа дөр үзүүлэн хэвтгэхэд хойд ээж Элоиза орж ирэн усанд нь ямар нэгэн зүйл тусаагаад явна. Сэрсэн бүхнийг мэдсэн гэдгээ харуулъя гэтэл нөгөө гартаа хутам мэт зүйл барьсан байсан тул Валентина айж унтсан дүр үзүүлсээр Элоизаг гаргана. Лам эргэн орж ирээд Элоиза өөрийн төрсөн хүү Эдуарда энэ гэрийн бүх өв хөрөнгийг өвлүүлэхийн тулд ингэж буйг тайлбарлаад өөрт нь итгэвэл энэ гэрээс амьд мэнд оруулж хайрт Максимилиантай хүссэн амьдралаар нь амьдруулж өгнө гэж амладаг. Валентина ламтанд итгэж байгаагаа хэлтэл лам нэгэн үрлэн им өгөөд өөрийнх нь үгэнд яг таг орвол энэ гэрээс аюулгүй гаргаж Элоизаг хойноос нь нэг л дагуул болохгүйгээр асуудлыг шийдэж өгөх болно гэж хэлдэг. Ламтны Валентинад өгсөн юм нь түүнийг яг л өгсөн мэт болгож амьсгалын тоогоо зүрхний цохилтыг нь бүдгэрүүлдэг тийм юм байдаг. Маргааш өглөө нь шивгчээ ирж Валентинаг сэрэж чадаагүй учраас эмчийг дуудаж эмч ч гэсэндээ Валентинаг нас нөхцөн гэдгийг шалгаад хэлдэг. Максимилиан энэ үед тэдний дэрээд гүнтэн Валентинаг хамгаална гэчээд амлалтандаа хүрсэнгүүд урам хугарч энэ хорвоо амьд яв утга учиргүй болж тэрүүгээр нэг орилж уйлж хайлнаа. Тэгсэн чи Вилфор гайхсан. Энэ юун залуу ирээд одоо уйлж орилж чарлаад байгаа юм бэ гэж байгаа байхгүй юу? Вилфор юу ч мэдээгүй юм чи. Тэгсэн Нуэртэй өвөө нь энэ залуу бол Валентинагийн дурлалт залуу. Валентинаг амьд сэрүүн байхад нь сүү тавьсан байсан гэдгийг хэлдэг. Нуэртэй өрөөнд дотор байгаа бүх хүнийг гарч бай. Ганцхан Вилфорд энэ хор найруулад байгаа хүн хэн болохыг хэлнэ гэж тушаахад бүгд ёсоор болгоно. Вилфор Нуэртигийн өрөөнөөс 15 минутын дараа хачин бараасан амтан гарч ирээд гэмт хэрэгтнийг хэрхэн шийдэхийг бодох хугацаа гэж 3 хоног өгөөч гэж одоо Валентинагийн үхлийн гэм буруудныг олж хийдэг гэж орилж чарлаад байсан. Максимилианаас хүсдэг. Нөгөө эмчтэй Валентинагийн хойдохыг унших лам олоод ирээч гэж гуйгаад эмч хамгийн ойрын лам буюу хажуу хуршилын ламтан Монте-Кристо гүнийгтэй өөрөлдөл олоод ирдэг. Зайнга уудлын Валентинагийн оршуулгын ёслол болно. Валентинагийн оршуулгын үеэр гүн Максимилианыг хүмүүсээс зайдун эм орлын хаан болцсон зогсож байгааг хардаг. Тэгээ гэртээ харахад нь дагаж очиод өрөөнийхөө хаалгыг хагаа таг болчхоор нь гүнтээ одоо хүчээр дараад орж байгаа хгүй. Тэгсэн өнөөх нь амиа хорлох гээд гэрээслээ бичсэн сууж идэг. Монте-Кристо гүн Максимилианыг амиа битгий хорлоо. 1 сарын дараа ямар нэгэн гайхамшиг тохиох болно гэж хэлсэн ч гэсэндээ Максимилиан итгэхгүй. Тэгэхээр нь гүн өөрийгөө Эдмон Дантес гэдгээ 10 жилийн өмнө аав нь яг ингээд өрөндөө баригдаж гэрээслээ бичээд сууж ахт нь аварсан хүн гэдгээ хэлдэг. Максимилиан ч үүнийг сонсоод охин дүү хүргэн хоёроо дуудаад бидний ачид хүн биднийг аварсан хүн энэ байна гэж хэлээд нөгөө хоёр нь бөөн баяр болноо. Монте-Кристо гүн Максимилианд Валентинагийн талаар яг үннийг хэлэхгүй. Гэхдээ би одоо танаа эцэг чи аварч исэн ийм хүн учраас чи надад итгээд надтай хэсэг амьдр надтай хамт аял гэж хэлдэг. За Максимилиан ч гэсэн гүндний энэ үгийг сонсоод дахин одоо хэд хоног амьд явнаа. Би одоо амиа хорлохгүй гэдэг мөчгөө өгнөө. За мөн л оршуулгын үеэр Монте-Кристо гүн Максимилиан дээр очихоос өмнө Данглер дээр очиод банкнаас нь 5 сая франкын зээл авахар шийдснээ хэлдэг. За би болохоор энэ санхүү мөнгөтэй хэсгийг нь сайн ойлгохгүйсэн байхгүй юу? Facebook дээр нэг хүн одоо хүртэл Монголд орж ирээгүй байгаа санхүүгийн бүтээгдэхүүнүүд аль 19 дугаар зуунд бичигдсэн Александр Дюмагийн номон дээр гараад ирнэ гэдэг утгатай пост бичсэн байсан л та. Тэгээд яг энэ одоо 5 сая франкын зээл авах гэдэг зүйлийг судлаад үзсэн чи яг л нөгөө өнөөдрийн бидний банкнаас зээл авахтаа ижилхэн л юм байлээ. Гол нь нэг дор нөгөө асар их мөнгө авах болчингууд банкнд мэдээж тийм хэмжээний мөнгө байнга бэлэн байж байхгүй. За тэгвэл тийм хэмжээний мөнгө бэлэн байхгүй гэдгийг нь хүмүүс мэдчихээрээ энэ банк чинь мөнгөгүй болчих буюу удахгүй дампуурч байгаа юм байна гэд бөөн бөөнөөр хадгалуулсан мөнгөө татаад банк дампуурдаг тий. Тэрнтэй ажиллагоор явсаар хагаад Данглерыг дампууруулчихж байгаамаа. Хүмүүс Данглер чи асар баян хүн гэж итгэдэг байсан чи өнөөх нь гүнгийн хэлсэн мөнгийг гаргаж өгч чадахгүй болгоод хүмүүс Данглерийн банкнаас мөнгөө буцааж татаж аавна. За түүнээс гадна Данглер өөр бүр том банкнаас мөнгө зээлж авах чадваргүй найдваргүй зээлдэгч болно гэсэн үг юм байна. Тэгээд нэг эмнэлэг бас Данглерийн банкнд 5 сая франк хадгалуулсан байдаг.
За тэрийгээ бас зэрэг авахар болчдөг. Тэнгүүд данглер одоо аль нэгийг л гаргаж өгөх боломжтой болчихж байгаа шүү дээ. Ерөөсөө яг дампуурхан тов тодорхой болцсон учраас яадаг вэ гэхээр тэр 5 сая франкийн бичгийг нь өөртөө үлдсэн 50,000 франк аваад Парисаас зогтчихнаа. Данглер Ижений хоёр зогтсон болохоор хатагтай данглер буюу одоо данглерийн эхнэр нь яахаа мэдэхгүй Люсен Дебре буюу нууц амраг дээр очдог. За хатагтай данглер болохоор нөхөртөө нөгөө Дебрегээс авсан нууц мэдээллийг хэлээд мөнгө эргэлдүүлж 4-1-ийг нь авдаг гэдэг өмнөх хэсэг дээр ярьж исэн тий. Нөгөө Дебре нь болохоор дипломат учраас янз бүрийн бас мэдээлэл олоо сонсчдөг. За тэрнээс гадна нууцаар нөхрийнхөө мөнгнөөс нөгөө монждог байсан юм байна л да. Хатагтай данглер Дебре хоёр яг ийм байдлаар нилээд хөрөнгө хураасан байгаа байхгүй юу. Дебре болохоор залуу хүн цаашдаа хатагтайтай уулзах сонирхолгүй нийт хураасан одоо 800,000 франктай болцсон. Тэрнгээрээ өөрийнхөө амьдралыг босгоно гэж ярьдаг. Харин хатагтайг болохоор хэсэг Парисаас явж ер нь нөхөртөө гуртагдсан эмэгтэй дүрд тоглоо гэж зөвлөдгөө. За одоо бүгдээрээ цагдаа нарт баригдаад явсан Андреад юу тохиолдсныг үргэлжлүүлээд яриа. Энэ хэсэг бас айгуу тийм Азаа хөдөлгөм хэсэг байгаа. Шоронд Андреа буюу Бенедетто өөрийгөө язгууртан хүн гэж бусад хоригдлуудад онгироод тэдний доог тоху болоо байж исэн чинь нэг өдөр өргөж авсан эцэг Бертуччод ирж уулздаг. За Бертуччо Бенедеттотой уулзахдаа төрсөн эцгийг нь хэн гэдгийг тун удахгүй хэлнэ. Буцаад эргээд ирнэ гэд явдаг. За тэгэнгүүт энэ зур одоо олноо Бенедеттогийн хэрэг гэж нэрлэгдсэн Катрусыг алсан хэргийг Вангийн прокурор Вильфор хариуцж байгаа. Дөрвөн хэлсэнчлэн уй гашуу өшөө хорсолд цочролт орсон Вильфор бол ялын хамгийн дээд хэмжээг Бенедеттод төлөвлөж байдаг. За ингээд шүүх хурал болох өдөр Вильфор шүүх танхим руу явхаас өмнө эхнэр Элоизатайгаа уулзаад Сен-Мираныхан Барва Валентинаг алсан хорноос өөрт ч үлдсэн үү гэж асуудаг. Элоизагийн царай цонхыгоод баригдсан гэдгийг ухаар нь Вильфор товчхондоо Элоизаг шүүхээр оруулж олон түмний шившиг болгомооргүй байна. Тэгээд шүүхээр орох юм бол цаазаар авах ял оноогдно. Тийм болохоор хийсэн гим нүглээ цайруулад өөрөө тэр хорноосоо уу. Өөрөө өөрийгөө шийтэг. Чамд ямар шийтгэл тохирохыг ч өөрөө мэдж байгаа гэж хэлчихэд шүүх хурал руу яваад байгаа. Шүүх хурлыг одоо бидний аль хэдийн танил болсон Шато Рено Бошан, Дебре зэрэг залуучуудаас гадна хатагтай данглер үзэж сонирхохоор ирсэн байдаг. Ингээд Андреаг дуудахад өнөөх нь огтхон ч айж имээсэн шинжгүй. Тийм би хулгай дээрэм хийдэг гэсэн. Тэгээд явж байгаад шорон танилцсан Кадрус гэдгийг алсан үнэн гэд хэлчихнэ. Шүүгчд гайхаа чи хэн гихч вэ? Хаан төрсөн, хизээ төрсөн гэхэд би 1817 оны 9 сарын 27-оноос 28-ны шилжигшүүнд Отель гэдэг газар байдаг. Тэдэн аймрын байшин төрсөн гэд хэлсэн чинь Вильфорын царай бол сонирн болоод цогёогоод явчихнаа. Нэр чин хинбэ гэж шүүгчд асуусан чинь би нэрээ мэдэхгүй харин эцгийнхээ нэрийг мэднэ. Миний эцэг бол Вангийн прокурор Вильфор юм гэмэгц одоо шүүх хурлыг үзээ сууж исэн хүмүүс дундаас нэгэн эмэгтэй дуу алдан хашгираад ухаан алдаад унждаг. Тэр эмэгтэйг хүмүүс өргөөд шүүх танхимаас гаргадаг. За тэр нь бол мэдээж шүүх хурлыг сонирхон үзэж байсан Бенедеттогийн одоо ээж хатагтай данглер байдаг. Вильфорын нүүрч гэсэн энэ бүх зүйлийг одоо үзэж сонсоод цусгүй мэд цонхийг Бенедетто үргэлжлүүлээд одоо парт 2 дээр ярьсан Бертуччогийн Монте-Кристо гүнд ярьж өгсөн тэр түүхийг шүүх танхимд ярьж өгдөг. Хамгийн гайхалтай нь Вильфор энэ түүхийг ярьж дууссаны дараа энэ бол үнэн түүх гэдгийг нь өөрөө баталж хэлдэг. Ингээд энэ шүүх танхимд маш хачиргалтай асуудал үүссэн учраас шүүгчид шүүх хурлыг хойшлуулахаар шийддэг. Вильфор шүүх танхимаас гарч гэрлүүгээ явах замдаа олон жилийн өмнө өөрөө хүртэл ийм том нүгэл үлдсэн хүн эхнэрээ би шүүх шийтгэх эрхтэй юу гэж бодоод эхнэртэйгээ хамт ерөөсө Францаас зүгтээ гэж шийднэ. За бүр эсвэл би өөрөө шийтгэлээ хүлээгээд эхнэртэй хамаг өв хөрөнгө өгөөд явуулъя гэж боддог. Ингээд яаран гэртээ эртэл нойртойгийн өрөөнд нилам хүн байна гинэ. Нэг хэм бодлого эхнэрийнхээ унтлын өрөөнд очсон чинь хаалган цоочтой. Нүдээд балбсан чинь эхнэр нь хувхаа царайлсан амтан гарч ирээд би таны хүсснээр шийтгэлээ амслаа. Та өөр юу хүсэвэ гэж хэлээд үхэтхийн унана. Вильфорч сэтгэл санааны гүн цогцолтонд ороод за Эдвард хүмүнд байгаа хүүтэйгээ хамт байхад л болно те хүүгийнхээ төлөө амьдрнаа гэд хүүгээ дутсан чинь хүүн ирэхгүй хайж олсон чинь хүүн ээж унтлахын өрөөнд зөөлөн буудан дээр хэвтчихэдэг. Очоод тэрвэрэд авсан чинь би энэ хөшөөд хөрч өгсөн байдаг. Хүүгийн цогц дээр нэгэн зурус байдаг. Тэр зураст би хамгийн сайн ээж байсан. Үүнээсээ болоод би ялтан боллоо. Гэхдээ сайн ээж хүүхдээсээ салдаггүй юм аа гэж бичсэн байдаг. Вильфор сэтгэлээ барьж гэр бүлийнх нь одоо сүүлчийн гишүүн болоод үлдсэн байгаа. Эцэг дээрээ ортол нөгөө ламтан бас байж л байдаг. Та энд юу хийж яваа юм бэ гэсэн чинь
Нөгөө ламтан чинь "Та надад өргөө боллоо" гэж хэлэхээр ирлээ гэд. Тэгтэл тэгж хэлсэн дуу хоолой нь Вильфорд нэг л танил сонсогдно. Лам хиймэл үсээ авахд доороос нь Монте Кристо гүнгийн дүр төрхшүүд гараад ирж байгаа. Гэхдээ энэ дуу хоолой Монте Кристо гүнгийн дуу хоолой биш гэдгийг Вильфор бас таниад байгаа байхгүй юу? Энэ чинь юун дуу хоолой бэлээ гэтэл Монте Кристо гүн энэ дуу хоолойг та 23 жилийн өмнө хатагтай Семмиранта сүү тавьсан өдрөө залуухан далайчныг хэлс эрэхт үтгэж эв цайзад булшилсан тэр өдөр сонссон гэхэд Вильфор түүнийг Эдмонд Дантес гэж таньдаг. Тэгснээ Вильфор Эдмонд Дантесийн гараас нь татаж аваад эхнэр хүү хоёрын цогцыг харуулад одоо чиний сэтгэл ханав уу гэж асуудаг. Эдмонд хүүг нь харснаа маш их цочирдоод шууд л тэврээд Валентинагийн өрөө рүү ороод хаалгыг дотроос нь өвччихдэг. Хойноос нь Вильфор очиж хаалгыг цохиж хүүг минь өг гэж хашгирч балбчээснаа гэнэт үсээ зулгааж хинхтэг цээжээ маажиж гэрээсээ гүүн гараад цэцэрлэгт газар ухаж энд биш байна. Гэхдээ би чамайг заавал олно гэд тажигт л инээж байдаг. 10 минутын дараа гүн Валентинагийн өрөөнөөс гарч ирээд хүүг аварч чадсангүйгээд Вильфорыг олж хараад энэ хүн галзуурчээ. Би арай хэтрүүлж одоо сүлжигийг нь өршөөе гэж хэлдэг. Дараа өдөр нь гүн Максимилианы гэрт очиж түүнийг авч Марсель хотоор дайраад Ром хот руу явах гэж байгааг хэлнэ. За Максимилиан бол нөгөө түрүүн хэлсэн гүнтэй хамт явж 1 сар амьд явахыг зөвшөөрсөн байдаг. За дүү хүргэн хоёр нь бол харин яагаад ах нь гунж гутраад амьд өгтөл мэт болсныг ойлгохгүй гүнгээс ахын минь сэтгэлийг сэргээгээд өгөөрэй гэж гуйсаар явуулдаг. Монте Кристо гүнч эргээд энэ насандаа уулзахгүй байх гэхдээ ах чинь баяр хөөрөөр дүүрэн буцаж ирнэ гэж амлаад тэр хоёр Марсель хот руу замдаа гарнаа. Марсель дөнгөж очиод байж итэл Алжир руу хөдөлж байгаа усан онгоц руу гараараа далж зогсоо Мерседестэй тааралддаг. Альбер цэрэг болоод Алжир руу алба хахаар явж байгаа энэ юм байж л те. Максимилиан эцгийн хамбалш руу харин Монте Кристо гүн аавынхаа амьдарч байсан байшин руу очдог. Байшингийн гадаа бутан дунд Мерседес уйлчихсан сууж байдаг. Би их золгүй хүн юм. Надад ганц хүмүн байсан. Одоо тэр минь явчихлаа гэд уйлцсан байж байдаг. Ингээд гүн Мерседес хоёр сэтгэлийнхаа үгийг хэлэлцэнэ. Мерседес Эдмонд Дантест үнэнч байгаагүй дээ. Хүлээгээгүй дээ. Үсэн гэж бодсон үедээ дагаад үхээгүй дээ. Өөрийгөө одоо хүртэл буруутгасаар байдаг гэж ярьдаг. Дээрээс нь хэдийгээр Фернан муу зүйл хийсэн ч гэсэн өөрийнх нь л төлөө хийснийг одоо ухаарж байна. Тэгээд үхэг гэд хаяад явсандаа ч гэсэн харамсаж байгаа. 39 наснда эмгэн боллоо гэж өөрийгөө хэлдэг. Харин Эдмонд түүний гэгэн сайхан эмэгтэй гэж аргадаад бурхандаа залбир таны хүүг аз жаргалтай байхад би тусалнаа гэж хэлээд энэ хоёр салаад явдаг. Яг үнэндээ 13 настай бяцхан Эдуардын үхэл бол Монте Кристо гүнд маш хүн дээр туссан байдаг. Өшөө хорсол гэж яваад би гимгүй хүүгийн аминд хүрлээ. Өшөөгөө авах нь буруу байсан юм гэж үү? Би 10 жил буруу замаар амьдралаа гэж үү гэж бодоод завь түрээслэн авч нэгэн тишээ явна. Хаашаа утсан гэж? Ив цайз руу. Энэ олон жилийн хугацаанд ив цайз шорон байхаа болоод хууль бус 8-ачдыг хяндаг харуулын цайз болсон байдаг. Гүн нэг ажилтнанд жаахан хөлс өгөөд хоригдож байсан өрөө рүүгээ орж үздэг. Тэгээд ажилтнаас энд хоригдож байсан хүмүүсийн талаар сонирхолтой яриа байдаг болов уу гэд асуусан чинь өнөөх нь яг л Эдмонд лам хоёрын түүхийг ярьдаг. Гэхдээ мэдээж дундуур нь жоохон алдаатай. Хүч чадалтай залуу ухаан самуурсан лам хоёр зэрэгэлдээ өрөөнд амьдарч хоорондоо хонгил ухан уулзаж байгаад лам нь нас барахад залуу өөрийгөө ламын оронд уудан тийж хөлдөө туухаа уйлаад далаад шидэгдэж живж үхсэн гэж ярьдаг. Эдмон өөрийнхөө хоригдож байсан өрөөнд ороход үхэхгээ толгоогоор хан мөргөж цус болгосон нь өдөр хоногийг тоолж хананд зураас зурж байсан нь бүр яг хэвэндээ тэр ханан дээр мөн бурхан минь намайг битгий мартамхай болгоорой гэж бичсэн байдаг. Буюу одоо энд туулсан зовлон зүдгүүрийг минь бүү мартуулаарай. Заавал өшөөгөө авнаа гэж тэр үедээ өөртөө амлаж байжээ. Ажилтан шоронгоос олдсон эд зүйлсийн талаар ярьж хүмүүст бэлгэлээ дууссан. Одоо даун дээр бичсэн бичээс л үлдсэн гэдэг. Гүнж арай ч итгэж чадахгүй. Арай Фари ламтны яриад байдаг нөгөө Италиг нэгтгэх тухай тэр хүний оюун санаа мэдлэгийн ойх болсон өнөөх ном нь биш юм байгаа гэд бушуу аваад тэр гэд нөгөө хүндээ хэлнэ. Нөгөөх нь авчраад өгтөл үнэхээр нөгөө ламтны амьд цэрүүндээ нандинан бичиж байсан ном нь байж таардаг. Монте Кристо гүн туйлыг баярлаж нөгөө хүнд 100,000 франкын шан өгнө. 100,000 франк гэдэг бол тэр хүний амьдралыг 180 биш 360 биш бүр 720 градус зэрэгүүлэх хэмжээний мөнгө штэ. Гүн Марсель хотод эргэж ирээд Максимилиантай уулздаг сарын хугацаатай нэг тийшээ явах болсноо хэлнэ. Энэ сарын хугацаанд чи яаж иж агаад амьд сэрүүн байж вэ? Итгэл найдвараа битгий алд. Сарын дараа уулзахад
Чи үхмээр санагдсан хэвээр байвал би чамд өөрөө үхэхэд чинь туслая гэж хамлаад гүн яваад өгнө. За энэ хооронд бол Данглер гэж шунлын тулам одоо Ром хотод очихсон. Нөгөө 5 сая франкын бичгээрээ Монте Кристо гүнгийн нэрийн өмнөөс 5 саяыг банкнаас зээлээд авчдаг. За тэгээ сүүх тэрэг хөллөөд хотоос гараад явж идэг. Хаана очиж энэ мөнгөөрөө шинэ нэр хүнд олж авч яаж амьдрдсан бэлээ гэж одоо бодоод явж исэн чинь сүүх тэрэг нэг л бишээ. Буцаад ч ингэж яваад байгаа юм шиг. Тэг яасан байх нь Альберт дээрэмчин Луижи Вампад олзлогдсон байх нэ. Данглер тэрийг ойлгосон ч ер нь бол тайван байсан. Банкны бичиг байгаа болохоос ш алт мөнгө байхгүй, мөнгөө дээрэмдүүлнэ гэж байхгүй. Мөнгө нэхвэл нөгөө бэлэн байгаа 50,000 франкаа л өгчөнд амь болторнаа гэдэгтээ итгэлтэй байсан. Ингээд явсаар агаад нэгэн агууд очиж хоригдно. Данглерыг хорж байгаа хүмүүс юу ч хэлсэнгүй, юу ч шаардаагүй. Данглер ч өөрийгөө мултарч чадна гэдэгтээ итгэлтэй байсан тул нөгөө агууд чинь нам унтаад өгч байгаа юм. Маргааш нь болно. Данглерыг одоо манаж байсан хүн амттай сайхан хоол унд идэхэд олзлогдсноос хойш юм идээгүй Данглер надад идэх юм ус өгөөч гэж гуйхад идэх юм 100,000 франк, ус 100,000 франк гэж дээрэмчин хэлдэг. Дээрэмчид Данглерыг биедээ 5 сая франкын банкны бичгтээ явж байгааг мэдчихсэн юм байна л да. Данглер мөнгөө харамлаад юм авч идэж уухгүй гэжээвч одоо өлөө одоодондоо захирагдаад 5 өдрийн дотор нөгөө 5 сая франкаараа юм аваад идээд уугаад дуусгацсан. Ингээд бэлнээр авч явж исэн 50,000 франк нь үлдэх үед Луижи Вампа болон Монте Кристо гүн хоёр Данглер дээр ирээд Монте Кристо гүн түүнээс та их зовж байна уу гэж асуусан чинь Данглер тийм ээ гэж хариулдаг. Танаас ч илүү зовж шаналж өксөж өгсөн хүн би шүү гэхэд Данглерт өөрөө ирэхгүй олон жилийн өмнөх явдал Эдвин Дантесийн өвгөн эцэг нь нүдэнд нь харагдаж гинэ. Тэгэхэд Монте Кристо гүн би бол танаас болж эцэг нь өлсөж өгсөн. Сүйт бүсгүй нь өөр хүнийх болсон. Танаас болж залуу насны амьдрал нь сүрсэн хүн байна. Гэхдээ би таныг уучлж байна. Та үлдсэн 50,000 франк аваад дуртай газартаа очиж амьдр. Харин танаас авсан 5 сая франкийг би байх ёстой эзэд нь буюу нөгөө эмнэлэгт буцаа өгөх болно гэдэг. Данглер тэндээс гарч хэрхэн яаж явснаа мэдэхгүй нэгэн булгийн дэргэд очиод усуухаар тонгоход үс нь аль хэдийнэ цав цагаан болж цайсан байдгаа. Ийхүү Эдмонд Дантес өшөөгөө авч дуусна. Энэ бүхнээс хойш сарын хугацаа өнгөрч 10 дугаар сарын 5 болж Монте Кристо гүн Максимилиантай уулзсан гэсэн өдөр болдог. Максимилиан гүнгийн хэлснээр завинд суугаад Монте Кристо арал дээр ирж үлгэрийн мэт тогтчулсан агууд гүнтэнтэй уулзна. Максимилиан гүнтэн минь би таны хэлснээр 1 сар гүрээлээ. Энэ хугацаанд үнэхээр ч гайхамшиг тохиох юм болов уу гэж найдах шахлаа. Гэхдээ Валентинагүй хорвоод би амьдрч чадахгүй. Тиймээс би хамгийн сайн анд таны гараас атгаад үхэхээр ирлээ гэж хэлдэг. Гүн зөрүүлээд хорвоодлохын уудан байна. Таны нас залууд цус шингэн байна. Сайн сайхан амьдрах боломж танд одоо ч гэсэндээ байна. Би 100 сая франкын хөрөнгөтэй. Энэ бүх хөрөнгөө би танд өвлүүлье. Та хүслээрээ амьдр гэсэн чинь Максимилиан ямар ч хөрөнгө мөнгө юу ч гэсэн би Валентинагүйгээр амьдрч чадахгүй. Та амлсандаа хүрч намайг өхүүл гэж хэлдэг. Үүнийг сонсоод Монте Кристо гүн за нэрэл чи шийдсэн байна. Нэрэл чи тэр бүсгүүд чин сэтгэлээсээ хайртай юм байна. Би тэгвэл чамайг өвдөлтхүү өхүүлж өгье дөө гэд нэг үрэл өгнө. Үрлийг залгсан Максимилианы биеийн сулраад толгой нь маналцаж манантна энэ үед хаалга онгож Валентина гарч ирдэг. Тэгсэн Максимилиан би үнэхээр үхэж байгаа юм байна. Хайртай хүнийхээ дүрийг харж байна гэсэн чи Валентина түүн дээр гүйж очиод за ингээ хос хоёр эцэст нь нэг юм нийлнэ. Валентина гүнд дахин талархаж гүнгийн төлөвлөгөө бүтлгүйтгэе гэж эргэлзэж байсан ч гэсэн Гайде эгчийн таны талаар ярьсан зүйлсэд итгэж хүлээж байлаа гэж хэлдэг. За энэ хугацаанд Валентина Гайдетэй хамт байсан гэд Гайдетэй эгчдүү болтлоо дотноссон байжээ. За тэгээ байжсэн чинь Гайде ч гэсэн агуун танхимд орж ирээд Монте Кристо гүн Гайдед чи ирэх чөлөөтэй болсон. Хүндэт эцгийнт нь нэр хүндтэй хөрөнгө мөнгийг би бүгдийг нь эргүүлэн танд өгч байна. Та одоо явж болно гэсэн чинь Гайде уйлаад та намайг хайж байгаа юм уу? Хэрв та намайг хайвал надад өөр амьдрах шалтгаан байхгүй гэж хэлнэ. Валентина энэ үед тэр хоёрын дундуур ороод гүнтэн та Гайде эгчийг хэрхэн шаналж байгааг харахгүй байна уу? Тэр танд хайртай шүү дээ гэхин тэр. Гүн гайхаад чи надад хайртай юм гэж юу гэд гайхаад асуусан чинь Гайде Валентинад хандаад хараач те энэ хүн надаас ингэж асууж штэ. Энэ асуулт бол яг л Валентина та Максимилианд хайртай юу гэдэг шиг л ойлгомжтой асуулт гэж хэлдэг.
Монте Кристо гүн бүхнийг ойлгож чиний хайр дурлал намайг бүхнийг мартахад туслах болно. Энэ орчлонд надад ганцхан чи л байна. Чи надад амьдралыг, зовлон, жаргалыг өгч чадна гэд гайдыг дагуулад Валентинатай гар барьцгаад гараад явдаг. Энэ үед Максимилиан ухаан ороод Валентинаг хараад гайхан хашгирч газар сөхрөн унана. Маргааш өглөө нь Валентина Максимилиан хоёр агуугаас гарч ирэн хөдөлсөн алхангаа бүх зүйлийг ярилцаж ойлголцдог. Тэр хоёрыг хөлгийн ахмад Якобо хүлээж агаад нэгэн захидал өгдөг. Тэр захидалд хайрт Максимилиан минь Якобо таныг эрхэм нойртой ач охиноо ажиллагаар хүлээж байгаа Ливорнад хөргөж өгөх болно. Агууд байгаа бүх зүйлс Элисен тал дахь байшин, Дрепер дахь ордонг эзэн Морелийнхаа хүүд Эдмонд Дантесээс хормын бэлэг болгон өгч байгаа юм шүү. Мадемуазель де Вильфор хөрөнгөний хагасыг авч галзуурсан эцэг болон хойд ихтэй чинь нас барсан дүүгийнхээ хөрөнгийг Парисын ядуус жилжүүлнэ гэж найдаж байна. Морель би таныг хатуугаар туршсан. Хязгааргүй их зовсон хүн л жаргалын дээдийг эдэлдэг юм. Тиймээс аз жаргалтай амьдраарай хүүхдүүд минь. Тэгээд энэ ертөнцийн бүхий л мэрэгэн ухаан найдах, хүлээх гэсэн хоёрхан үгэнд багтдаг гэдгийг бүү мартаарай. Таны найз Эдмонд Дантес, Монте Кристо гүн. Энэ мөчөд гүнтэн Гайди хоёр хөлөг онгоцонд суугаад алс холын аялалд гарсан байдаг. Бид дахин гүнтэнтэй уулзах болоо гэж Максимилиан асуухад Валентина энэ ертөнцийн бүхий л мэрэгэн ухаан найдах, хүлээх гэдэг хоёрхан үгэнд багтдаг юм а гэж гүнтний хэлсэн үгийг хэлдэг. Ингээд энэхүү гайхалтай түүх төгсөж байна. Энэ удаад яг өөртөө төрсэн сэтгэлээ ярих оронд гүнтний хэлсэн үгийг дахиад нэг удаа буюу 3 удаагаа дурдмаар байна. Магадгүй нэрнгээсээ энэ хороо дэлхийн бүх мэрэгэн ухаан, магадгүй бидний хийх ёстой бүх зүйл бол найдах, хүлээх байж магадгүй. Тэгээ та бүхэн намайг энэ бичлэгийг оруулнаа гэж найдаад хүлээж ясанд маш их баярлалаа. Тэгээд тун удахгүй гэж хэлж чадахгүй ч гэсэндээ ойрын хугацаанд дараагийнхаа маш гайхалтай номоор хэрхэн уулзнаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэхүү зохиолыг надтай хамт 3 бичлэг дамжаад хамтдаа ярилцсан, сонссон та бүхэнд маш их баярлалаа. Зарим нэгэн зүйл хэрвээ ойлгомжгүй орхигдсон бол та бүхэн сэтгэлээр яг тэр хэсэг нь яач вэ, ийч вэ гэд бичээд үлдээгээрэй. За би болон энэ номыг уншсан бусад хүмүүс бүгдээрээ нийлээд тэр ойлгомжгүй хэсгүүдийг нэг нэгэндээ тайлбарлаж өгье. Яагаад гэвэл энэ ном бол үнэхээр маш гайхалтай. Хэрвээ та бүхэн санаж ивэл би бол энэ ном дээр гарсан бүх дүрүүдийн нэрийг дурдаагүй. Гэхдээ хэрвээ дурдсан бол 2 дугаар номны ихэнх хэсэгт гарч ирсэн хүн сая 3 дугаар номны төсөл хэсэгт нь зангилаан тайлагддаг ч юм уу тийм ээ. Гэх мэтчлэн маш нарийн нандин бичигдсэн хоорондоо холбоо сүлбээ сайтай ном учраас үнэхээр ярих сэдв, асуулт, ойлгомжгүй зүйлс магадгүй зөндөө их гарах нь тодорхой байхаа гэж бодож байна. Та бүхэнд дахин баярлалаа. Хэрвээ та манай сувгийг дэмжих хүсэх юм бол яг одоо дэлгэцэн дээр бид дансныхаа дугаарыг байршуулсан байгаа. Удахгүй уулзъя. Баяртай.